За Сайчаад подкастын эпизод 6 хэллээ. Энэ дугаар бараг эпизод 5-аас төрүүлж орох байхаа. Өмнөх нь 5 байлуу. Тий. Өмнөх нь одоо 7 биш юм уу? Одоо ч 6 шүү дээ. Оо тийм үү. За sorry guys. Апплод хийсэн 4. Тэгээ чиний нэг хийх нь 5. Тэгээ энэ бараг өнөөрөө орчихно. За харж л энэ дөрвөлж оруулахаар. Ингэсэн маань нөгөө нэг энэ чинь бараг 2-7 хоног оруулах үү тий. 1-7 хоногтоо уг нь битсэн байсан даанч үнэхээр тэгээд дийлээд оруулж чадаагүй юм аа. Тэгээд дараагийнхаа дугаарыг одоо бичээд. Одоо нас нөгөө оёгийн утсан дээр бичигдэх учраас жоохон хурдан орно байхаа. Би жоохон завгүй байгаамаа sorry guys. Юу дууга битсэн тэр оройн л оруулчих واخ. За sorry. Sorry. Байгагийн гэртээ байдаг хийх юмгүй. За өнөөдрийн топ 10-аар хөвшрөх тусам дуртай болж байгаа зүйл. Хийх дуртай болж байгаа зүйл. Тий. За чи гэх юм. За тэгээд. За энийг бол надад бас энэ топ 10 гэж санаанд орж ирээ шууд хамгийн түрүүнд орж ирсэн зүйл бол зүгээр л гадаа ингээд юу ч хийхгүйгээр ингээд суух. Иргэн тойрны ажил ч юм уу. Зүгээр л нэг юм ширтдэг ч юм уу яаж ч миний топ үгүй миний тавд ч гэсэн нэг тиймэрхүү байгаа. За тэр чи арай жоохон дэлгэрүүлж ирэх юм. Ахаа. Энийг шууд ярьчих юм уу? Ингэж ярьсан. Наад байгаа гэснийг. Үгүй яхаа дараа нь. Энэ дөө дараалахаар. Зүгээр л нэгээс 5 ярьчихсан. Тэр бол чи яар дуусаагүй. Үгүй одоо за яар. За минийх болохоор хөгшин найзууд тавих уу? Цаг хугацаа явах тусвал илүү хөгшрүүл байгаа. Хөгшөж байгаа таалагдж байгаа гэсэн үг юм уу? Тий. Одоо эсвэл найз гэхлээр нөгөө нэг найз бага бахта нэг найзтай байж байгаа тэрнтэйгээ ингээд хөгшөх төсөн найзлаар байгаа таалагдж байгаа гэдэг юм. Тэр биш. Зүгээр л над миний хөгшин найзууд ингээд цаг хугацаа ингээд өнгөрөх тусам илүү хөгшөрч байгаа. Чиний хөгшин найз гэж хэдэн настай хүмүүс юм? Тэгэхгүй надаас нэг 7 нэг насаар л цаараа. Чи яаж нэг ажиллаж ах нар юм уу? Гэхдээ тэд нар ч гэсэн тэгээд гэхдээ ер нь ингээд найзууд тий. Яагаад тэднээс хөгшөрж байгаа цаан таалагдаад байна? Гоё үстэй ингээ бүр л хөгшрөөж штий тий. Юу хөгшөж? Одоо би надад ойлгохгүй. Чи ч гэсэн ингээ хөгшрүүлээ. Тэр нь бас чамд таалагдаж байна. Миний эгог тижээж байгаа. Юу ямар нош нэ? Харин. Би надад яг бүрэн ойлгосонгүй. Та нар ойлгохгүй байлгүй. За, миний дараагийнх болохоор эрдунтах гэсэн байгаа. Жохон байхад бидгүй эрдунт ээж аваа унтмод орлого ормор гэхдээ надад нэг юм ял шиг санагддаг байлаа. Яаж унтах юм. Одоо бол ингээд бүр яаж эрт унтах уу, хурдан эрт унтмаар байна. Яаж хурдан юмнуудаа хийж эрт унтах уу гэдэг л одоо тийм асуудалтай болсон. Тэгээ энэтэй ч гэсэн чи санал хийх нэгтэй. Аха. Эрт унтвал дийлж болсон шүү дээ. Yes. Жохон багтаа. Гэхдээ хоёулаа бүр аяар зөгцөөд байна тий. Минийх болохоор эрт босох заяа. За. Ингээд намайг ингээд 3 4 дугаар ангиас хойш ингээд аав ингээд дагуул ингээд явчихдаг гэсэн заяа. Ингээд нөө аав чи ченж штэ. Тэгээ тийм юм. Би яг аавын нэг тийм 3 4 дахь гар шиг байсан заяа. Манай аав ингээд 4 гартай тий. Ингээд нэг юм авбал ингээд араас ингээд барайл явчихдаг. Тэгээ ингээд зуны амралтаар ингээд өглөө ингээд босгоол явчихдаг. Тэгээ ингээд 7 8 жил тэр цирклэр ингээд байхлаар тийм иш тусаа сурцсан. Гэвгүй. Одоо бол би ингээд тэгж 10-аас хойш бол ер нь нэг за 2 жилдээ л ганц босох байх. Гэхдээ ер нь гэтээ хэрвээ эрт босдоггүй хүмүүс байх юм бол ер нь эрт босох үнэхээр сайхан шүү. Би бол сүүлийн 1 сар 6 цаг. Одоо жишээ нь би ингээд эрт босоод тэр нөгөө унтж байгаа хүмүүсийг харахаар ингээд бас миний эго тийж байгаа байхгүй. Хин хүмүүс унтж яхад би босдог. Тэгээ жишээ нь ингээд орой босчихоор чинь тэр өдөр ингээд миний хувьд ингээд ямар ч үр бүтээл болчихдог байхгүй. Тийм өдөр ингээд нэг тийм юу ч амжиг байхад тохон уртанд дуусчихдаг. Тийм тэгчдэг байхгүй. Тэгдэг. Өглөө босхол нэрээ үнэхээр бэсчгүй та нар ялангуяа одоо гадаа дулаар чинь нөгөө нэг өглөө босонгууд ингээд нар мандчихад босох гоё. Тэгэхгүй үйл яг үнэхээр хэцүү. Үйл бол үнэхээр унтмаар санагдав. Гэтэ би ер нь жил өвлөрл харгалцалгүй дандаа л нэг 6 7 гээл босдог. Үйл чи яа нэг тийм сонин жоох уу? Цаанаасаа ядардаг юм ингээд нэг. Үгүй мэдгүй. Үйл чи ингээд харин ч ингээд гэртээ байгаад бүр л ингээд амарч байгаа болохоор бүр л ядрахгүй байна. Мэдгүй. Би бол зүгээр дулаахан цагт ирж тусгал хамгийн сайхан. Тэр бол үнэхээр сайхан зүйл ээ. За чиний дараагийнх. За миний дараагийнх болохоор усанд орох гэж хэлсэн байх гэж.
Шиш багтаа усан орох дургүй байсан тий. Ээж аваад би зүгээр тийм яриа сонссон. Саяхан чи ингээд тусанд орох амар дургуй гэжсэн. Чамайг усанд оруулах гэж өстэй бөө юм болдог байсан. Чи өстэй үгүй гэдэг. Би бол одоо усанд орох их дуртай ч гэсэн. Гэтэ баг байхад яалч үү тийм усанд орох дургуй л байсан. Харин тийм одоо ч гэсэн би ингээд түүнэрийг харахаар амар өглүүлж яж усанд орож гэж. Одоо л би угаасаа хинэрч залахгүй шүү дээ. Бараг л 3 хоногтой нэг бол биш 2 хоногтой нэг заавал ордог. Тэгжээж угаасаа нэг цэвэрхэн мэдрэмж авдаг. Усанд орох бол бас их ариуссан юм сайхан мэдэрч байдаг. Чи дүү мүтэгээ одоо яг чи доотлын дүү чамаас идэр дүү гэсэн. Чи дүүтэйгээ хамт ингээ усанд ордог гэсэн. Тийм жоохон бахтай ордог шүү дээ. Жоохон бах. Тэр нэг хичтэй бас усанд ордог хар бараад орсон гэж. Хар бараа гэж яаж байгаа бэ? Нав дарддаг гэсэн. Яаж дарж байна? Услоо. Ямар зэвлэг юм. Гэхдээ миний дүү нөгөө эмхтэйсэн болохоор би тэгж чадахгүй. Чи нөгөө эмхтэйсэн болохоор ичсэн жамаг ингээд дардлаад байгаа юм шүү дээ. Би айдаг гэсэн. За өвчгөл биш тандас үртэй. За миний дараах болохоор ингээд илүү их кино үзэж байгаа ингээд өөрийнхөө дуртай хоббиг дэлгэрүүлээд мэдлээ тэлж байгаа гэх юм. За. Одоо ингээд бодонгууд 2019 оны 4 сарын 26-нд энэ гэм нээлт хийжсэн бодлоо. 2019 он. Тий, 7 жилийн өмнө. Ваа. Чи энэ гэм үзчихсэн зү. Тийм би бүр кино театрт үзсэн. Харин тийм тэр чин бүр ингээ амар тийм мэдрэмж үзтэй. Тэр тийм мэдрэмжийг ингээ өшөө илүүл ингээ аавна гэж бодлоо. Чи энд гэмийг кино театрт үзчихсэн үү? Үгүй. Тэр нэг энд гэм ихт амар муухай байсан. Яагаад? Дүнгэж ингээ гарангууд гарч исэн чинь нэг гараад нэг 2 чөлөө нэг амар зөвхөн онжиж хүмүүс амар спойлдод эхэлсэн шин. Тэр чинь угаасаа амар юм плот твисттэй тийм бах юмнууд болсон шин. Нөгөө нэг тийм Black Widow билүү те. Шиг тоглодог. Тэр чинь үхэж мүхээ тэгээ амар юмнууд болсон шүү дээ. Тэр мөрнөөсөө бүгд ингэ спойлдод. Би ингэ спойлдуулсныхаа дараа кино театрт үзсэн чинь хажуунаас ингэ би үзэж суужсан байхгүй юу. Яг нэг манай талынхаа Avengers-ийн ингэ ялгадаад эхэлсэн. Тэгээд одоо яах юм болоо гэдгээ дотроо бодсон байжсэн чи хажуунаас нэр Captain America гарч ирдэ шүү дээ гэж авдаг. Тэгээд ингэ кино үзэж явах хүртэл хажуунаас ингэ спойлдоод бүр Captain America алхаа Mjolnir-ыг ингэ тийг өргөдөг үү? Тийм. Тэр амар зүгээр л амар тэнэг байсан. Тэгэхээр зүгээр энэ акшныг далиндуулан хэлэхэд кино бити спойлерт орой. Тэр чинь амар юм нүгэлтэй үйлдэл. Тэгм хүн ингээд амар гой мэдрэмжийг авч болох байтал тэгээ тийм бидтэй чинь тэр гой мэдрэмжийг булааж авч байгаа байхгүй. Гэтэ Анди яриад сая Black Widow Наташагийн дүр тоглодог гэдгийгсэн шүү дээ. Тэр чи яг Black Widow-ийн нэр нь болохоор Наташа Романов байхгүй. Яна. Жүжигчнийх нь нэр нь болохоор Scarlett Johansson. За sorry guys. Гэтэ яг нэг тийм ингээ нэрний дуудлага тал дээр бас нэг тийм яг ялгаа байна. Тэр чин нөгөө европчууд болохоор J Ямого гэд яагаар уншдаг. Америкчууд болохоор J-гээр уншдаг. Тэгснээ нөгөө өөр бүр нөгөө улсын одоо өөр улс одоо юу ч гэж болтой. Америк, Европ энэ төрөөс өөр улсын хүмүүс чинь бас жоохон хатуу дуудлагатай шүү. Яг өөрөөр дуудаж мууддаг юм байна шүү дээ. Тэр тэгээд гол нь тийм яг хүмүүсийн нэрийг болохоор яг тэр улсынхын дуудлагаар л дуудах хэрэгтэй зү. Мэдхгүй яг ёстой ч байх уу? Нөгөө нэг Кёсуке шүү дээ. Тэр яг жоохон бэлий яриа л дээ. CC нөгөө Falcon-ийн Кёсуке тэнийг би зүгээр ялцгаан хайцуулж үзсэн чинь чамаа ингээ яг яаж дуулах зүгээрээ гэсэн чинь хүмүүс зүгээр хүснээрээ дуудвал зүгээрээ гэж харилжсэн байхгүй юу? Тэгээ би тэрнээс бодохдоо за нэрээ тэр бол нэг тийм яг нөгөө хувь хүмүүст нь бол нэг тийм асуудал байдаггүй л бахтай гэж бодож ирсэн. Ихтэй алштай ажиллахаар мэдгүй л гэж бүгд л ам ичгээ. Би яг нөгөө өмнөх дугаар дээр Jacob Elordi гэдэгсэн шүү дээ. Химлээд. Нөгөө Iporiгийн net. За жигний. Тэрний чинь болохоор Jacob гэж дуудах юм билээ. За. Жинхэнэ нэрийг нь яриад байгаа. Тийм, жинхэнэ нэр нь Jacob Elordi. Тийм. Би тэр нөгөө нэг Никола Йокич идэртэй адилхан Йогоор нь. За минийх ингээд дууслаа. Чиний дөрөвт. Дууслаа чийсээ хэдий л чи дөрөв. Би 3 гэсэн шүү дээ. За миний дөрөвт болохоор Монгол дуу гэсэн байна. Би яагаад ч юм уу баг ахта. Нэг л нийтийн дуу сонсомоор болоод байна. Үгүй би баг ахта бүр дандаа гадаад дуу сонсдог гэсэн байхгүй. Тэгээ ер нь гадаад дуу нэлээд сайн мэддэг тийм хүмүүс байхгүй. Тэгээд за тоглоомчгүй яг үнийг хэлэхэд Монгол дуу сонсож байгаа хүмүүсийг хараад жоохон кринжлээд идэг байсан. Тэгээ яагаад гэдгийг би мэдэхгүй. Хин надад Монгол дуу сонсох кринж гэж хэлснэг ч би үнэхээр санахгүй мэдэхгүй байна. Зүгээр жоохон тгий санагддаг байсан. Тэгээ ингээд нэг 10
8 болоод нөгөө Wanda Winter гарч ирсэн шүү дээ. Тэгээ Wanda Boy сонсож эхэлж байгаа. Тэгээ сая сүүлийн нэг 2 жилийн туршид тест хурд маранга тэгээд нөгөө Lemons одоо A-Sound гэдэргээ тэднүүсийг амар сонсож эхэлсэн. Яг үүндээ бүр амар гоё дуунуудтай маш гоё тийм гоё хамтлагууд байсан юм лээ. Тэгээ яг үүндээ сонсож өсөөгүүдээ бас жоохон харамссан. Хүүхдүүд ингээд багтаа тэрийг сонсдог байсан мэйсэн гэд ярингууд би юуж мэдэхгүй байдаг байсан. Яг үүндээ үнэхээр гоё л тийм дуунууд хэлсэн билээ. Би яг дууны тал дээр бас би бас нэг дуу сонсдог байхгүй. Сонсдоггүй монголч тэр гадаадч тэр үү? Үгүй ер нь ингээд гадуур явахтаа л зүгээр ингээд сонсоо явдаг. Тэрнээс бас ямар дуу сонсдог чи? Монгол юм уу гадаад юм уу? Битгүй тэгэл холимогчтай ингээд тэр аялгүй нь яг гоё сонсогдвол тэрнийг сонсно. Тэгээ яагаад вэ гэхээр ингээд баг байхад манай их чигээ чарлаад идэгсэн байхгүй гэрш. Ямар хэцүү вэ? Харин тий хэцүү ингээд зүгээр ингээд хөвч яхад ингээд нөгөө өрөөд ингээд нэг хүн ингээд дуулаа чарлаад тахлаар чи ингээд би ингээд дургу олно үсттэй. Чаа бүрс юмны юмтай болох травматич гэж. Би орон ингээд гац таар маань ингээд дууны тэр юу зөө. Гэтэ одоо бол гайг байх л та. Одоо гайг бах уу? За миний дараах болохоор тийм баг бахтай үн цэнийг мэдрээгүй яг чиний ихнийхтэй адилхан. Зүгээр л гадаа суух гэж. Тэнийг тиймэрхүү. Гэтэ яг ингээд тийм энгийн зүйл. Баг бахтай нэг анзаарыг одоо ингээд од байгаа байхгүй юу? Тэнгэр дүр од тий. Одоо болохоор ингээд хөдөө гараад нэг шүн ингээд тэнгэр дүр одыг харахаар ингээд бүр яг тайвшрал мэдэрдэг үстэй. Тийм шүү дээ. Нэг тийм гоё болтолтой тийм ээ тийм. Тэр бүр яг од бүр тэр л гоё болдог. Зүгээр баг бахтай тийм яалч ахгүй. Иргэд орны нэг энгийн зүйлсээс илүү тийм сонин содон юм өөр зүйл их нүд татдаг байсан л та тийм анхаарч байдаг. Одоо бол ингээд иргэн тойрны ажиглаад иргэн тойронд чинь хүртэл юм жаргалтай зүгээр энгийн зүйл аж аргалыг мэдрүүлж байгаа. Тийм. За энэ яалч ахгүй. Энэ яалч ахгүй нөгөө нас яваад техник л түүнээс одоогийн жоох хүмүүс хаа суугаад байгаа байлгүй. Одоогийн жоох хүмүүс ч гэсэн нэг тийм энгийн зүйлсээс таашаалаад байдгүй л гэдэг тийм. Яг одоо л тийм хотод амьдарч байгаа хүмүүс бол хөдөө мөдөөч доод харуул бас гоё. Бас тийм гоё л хотод ч нэрээ тэр нэрээ яад юм бол тэр чинь нөгөө нэг дууны бохирдол үгүй гэрлийн бохирдол гэдэг байхгүй. Тийм үү. Би тийм үү. Тийм. Гэрэл чинь бас бохирдол ялгаруулна. Тэгээ нөгөө тэнгэрт байгаа оддыг харуулахгүй гэх юм. Хотод чинь чаавсан. Тэгээд бас нэг өөр нэг юм бол байдаг гэсэн. Тэрнийг санахгүй. Нэг хийж байдаг лээ. Учиртай байсан байх нэ. Их гэрэлтэй байвал гэрэл үгүй тэнгэр харагдахгүй. За миний хамгийн сүүлийнх болохоор дүүнэртэйгээ цаг хугацаа хөнгөрүүлэх гэсэн байгаа. Би чинь доороо 3 дүтэй тэгээд 5 4 гэсэн юм зайтай. Нэг нь арай хийж нэг гайгүй болоод 5 нас хүрээд эсрэлт орж исэн чи дараах нь ингээ гараад ирдэг гэсэн байхгүй. Би тэгээ хамгийн сүүлийн дүүг биш ингээд 2 дахь дүү маань төрөөд би ээж авдаг хэлчихсэн байхгүй. Одоо дахиад хүүхэд би тэгээ төрүүлээрээ гэ би бүрийг гуйж исэн. Тэгсэн чи энийг л хэлсэн. Ягаад ч юм бүү. Тэгсэн чи хүүхдтэй болцсон байсан. Тэгээд би үгүй тэгээд болцсон юм чи би одоо жоох хүүхд яаж чадахгүй шүү дээ. Тэгээ заа гэж өнгөрч байгаа. Тэгээд зөв хүүхэд харах, дүүнрээ харах гэдэг бол надад үнэхээр ял юмсан. Ингээд гадаа гарч тоглож болохгүй, сургуулаа тараа шууд хурж ирэх хэвээр дүүнрээ харах хэвээр тий. Тэгээ ингээд зуны амралтаар хүүхдүүд ингээд одоо өөр юм хийж яхад би ингээд дүүнрээ хараад ингээд үлддэг. Надад үнэхээр ялны ажил гэдэг гэсэн. Одоо бол яг хөө ингээд дүүнрээ харахлаар хайр үрдэг болсон. Тухайн үед бол яг жинхнээсээ тоглоомж үнэхээр үзий яддаг гэсэн. Миний ингээд хамаг боломжийг булаагаад байгаа юм шиг санагдаад. Одоо л яг хараад хайр үрээд тэг угаасаа би нэг ингээд даргалаа явчих чадхаар болсон болохоор миний ч нэг хэрэг байхгүй. Тийм л юм да. Гэт нэг хүүхд тарах дээр бас надад бас нэг тийм юу бийж нэг дурсамж. За. Би дор бол дүүг үзээ. Гэхдээ нэг тийм ээжийн дүүгийн одоо наг зэгчийнхаа хүүхдүүдийг заримдаа хаддаг гэсэн байхгүй. За. Тэг ингээд бүр тэр их чи ингээд хүүхд таруулж бүр ингээд алгуулчихдаг зэ. 12 мөрч ирэн зэ. Яа, ажил төрөл явчихсан. Тэггүй тэгэл ирдэг зэ. Тэгээ би ингээд утсан дээрээ тэр их чин дугаарыг авч болохгүй дугаарыг хатдаг. Оо яачаа. Тэгээ тэр нэг ингээд баригдчихж байгаа шүү дээ. Чавтай юусэн. Тэгэл инээдтэй л өнгөрсөн дөө. Үгүй гэтээ тэр бас бодвол хэрэгтэй шүү дээ. Хүүхдийн ихтэл нас харуулж ер нь биш та нар өөрсдөө хүүхэд төрүүлээ гэж төрүүлчихэд тэг чинь бас муухай үст надад хэлдэг. Аха. Үгүй надад бол яг муухай санагдтыг. Тэгээд яг аав ээж нар худлаа наадл чинь том болоо чиний хүүхдийг харна марна гэдээ яг үндэ үнэн ч юм худлаа ч юм уу. Тэгээч бас өөр нэг бодлоор харуулнаа. Гэхдээ чи бодлоо би хүүхд хараад яг үндэ надад айгүй муухай санагддаг байсан. Би бол хэрвээ надад дахиж тийм одоо дүүнэртэй болоод
дүүнрээ харах уу, харахгүй гэх юм бол би харахгүйг нь сонгоно. Тийм учраас би хүүхд болох юм бол дүүнрээ бас нэг харуулъя гэж нэг бас боддгоо маа. Хүүхийн амтудаас өөртөө амьдрах хөөгөөд явуултыг гэж боддتي. Чөлөхгүй. Би мэдгүй. Би одоо л их жигаа хоёр хүүхдийг ер нь хараад ихтэй л харж байгаа. Тэр хоёроор бол ажил хийж сургаж байгаа шүү дээ. Хувцсыг нь ихгүүлчээ тэгээд айгуул биш үү? Аяг тав угаах тэгээд тоос оруулах тэр хоёрыг л би хийж байгаа даа. Нөгөө нэг юу гэдэг шүү дээ. Их чах нарынхаа хүүхдээс өөрийнхөө хөшөөг аавна гэдэг чи тэгдэг. Би одоо тэг яах юм усан дээр дарах юм. Эсвэл нөгөө өрөөнд орилдог ч юм уу тий. Тийм байхгүй жоо. Байхгүй. Би тийм ч яриа сэтэлч шээ. За шгүй. За миний хамгийн сүүлх болохоор тийм өөрөө анзаараагүй байж тийм сайжирсан байх мэдрэмж гэх юм. Оо вау, наач гоё юм шүү дээ. Тийм одоо энийг ингээд би нэг тийм жишээн дээр авч ярил ингээд багаас тэр аавыг ингээд дагаа явсан гэсэн шүү дээ. Тэгэхэд бүр ингээд надад бүр амар ядраатайсэн байхгүй юу. Яг л чиний нөгөө дүүнрээ харах мэдрэмжтэй ч яадаг юм. За. Тэгэл ингээд амар уур хүрээлээ яваад байдгийсэн. Тэгээд ингээд зарим ажил дээр ингээд бүр үнэхээр тийм ажил сайн ингээд ах нар ингээд ирдэг байхгүй юу. Тэгээд бид нар ингээд хамт ажилладаг. За тэр ах байгаа юм чин дээ ингээд сэтгэл жоох ингээд тайтралдаг байхгүй юу. Ингээд ажиллаж явахдаа. Тэгээд ингээд одоо ингээд 1-2 жилийн сүүлийн хугацаанд ингээд бодглохлоор ингээд би нөгөө өөр хүмүүстэй ингээд мөнгө цалиа аваад ингээд ажиллаж байгаа байхгүй юу. Тэнгүү тэд нар ингээд за оё байгаа юм чин дээ гэх нэг тийм юм яаж байгаа байхгүй юу. Тэнгүүтийг ингээд миний дотор яг ингээд за би ер нь сайжирсан юм байна. Тэ. Юу болчихжээ. Тийм. Одоо яг нэг тийм яг ингээд бодиттой жишээ гэвэл би ингээд багадаа ингээд нэг юм портер ингээд эсэг ингээд авт ингээд амар ингээд ядарч ингээд хүрцтэй яд хийдгээс байхгүй. Тэгсэн чинь ингээд би нэг 10 билүү 11 дугаар ангид тэр эсийг ингээд ганцаараа л ингээд 30 минут ямар ч ядралгүй ингээд хийцэн зөө. Тэгэхээр ингээд хүн ингээд томрохтой ингээд аюу гоё. Тэр сайжирч байгаа мэдрэмж. Өөрөө анзаараагүй, нэх анзаараагүй тийм мэдрэмж. Аюу гоё юм байлээ. Тийм шүү. Бас нөгөө итгэл даах хэмжээний болж байгаа гэдэг ч юм байна. Тийм. Наач нь бол үнэхээр ийм сайхан мэдрэмж байна. Мөн үү? За, одоо дараагийн сэдв. За, одоо миний сэдвэлүүд л байна. За, саяхан болсон чинь би нөгөө Майкл Джексон ярьчих юм уу? За чи Майкл Джексонийг чинь нэлээд өндөр хүлээлттэйсэн шүү дээ. Гүү өндөр гэж нэг өндөр шээ шүү дээ. Гэтэ ер нь гайгүй болно байх гэсэн бодолтой байсан биз дээ. Бодлоо чи. Би бол гүү тэрэн дээр бол ингээд яг тэр кино театрын кино гэсэн аахгүй. Яг л тийм чи формула 1 үзсэн үү? F1 хариугүй. Тэр жоохон харуулсан юм аа за тийм. Бохемер Rhapsody. Бохемер Rhapsody нөө Q хамтлан кино. Гүй. Тэрнийг ер нь ч үзээгүй. Тэрнийг ингээд кино театрт үзсэн хүмүүс болохоор яг л тийм гоё мэдрэмж аваад дахиж ингэж Q-ний дууг сонсож гисэн гэж аахгүй. Майкл болохоор яг л тэрнийг дахиж явах. Үнэн. Би бас яг Майкл Джексонийг дахиж дууг сонсож байна. Үнэхээр сонсгүй юм лээ. Угаасаа. Гэтэ за би бол яг үтсэн хүний хувьд заяа. 10-аас за 7 оноо өгнө. Надад яг үндэ сүртэй тийм амар гоё бол үнэхээр санагдаагүй. Майкл Джексон ч үнэхээр нөхсөр хүн байхгүй юу? Үгүй андаа ингэсэн. Үгүй чи үзег болохоор бас мэдгүй гэж магадгүй. Гэтэ тэр би нөгөө сүүл үснийхаа дараа рилгүүлгээ явж хагаад тэр орчны тэр ханд үзэж байгаа хүмүүс бас амар чухал юм шиг байна. Нөгөө хүмүүс чинь кино гэхэд амар яг ингээд амар тогтлоод тий хажууд хүмүүс тогтлоод байхад би ч гэсэн ингээд тогтлох юм шиг байгаа. Яг үнэндээ би кино театрт нийт нэг 10 хүрэхгүй байсан. Бүр амар олон судал тэр чинь нэг 60 70 хүний судал биш 60 70 биш. Хулаагаар харин тийм бүр амар зөвхөн байсан. Би тэрийг харчаа бүр гайхаад яг нөгөө нэг кино театр нөгөө чи Шангрилад үзсэн. Үгүй тэнгис Шангрилад амар орой нөгөө 10 байсан юм аа. Тэнгис 7:30-аас ахлаад үзсэн байхгүй. Тэгээд надад тэр нь жоохон яг үндэ тиймээ санагдсан. Тэгээд хажууд хүмүүсний их гоё биш болохоор бас ингээд дагаа жоохон буурсан байж магадгүй л дээ. Гэхдээ нэг тийм сүртэй тийм амар гоё өрнөл яг байх үед байсан. Төгсгөл нь надад бүр амар сонир санагдсан. Ямар ч юм төгсөөр. Үгүй ихтэй хийлгүүцээ дандаа. Яг тийм төгсөн мэдрэмж аваагүй гэж юу? Тийм би чинь үйл явдлыг нь л ярихгүй. Зүгээр яг төгсөөгүй кино шиг санагдсан. Яг ингээд дараагийн син байгаа юм шиг гэжсэн аа. Тэг ингээд нөгөө нэг кредит хэсэг ингээд яваад эхэлсэн шүү. Би амар гайхаад ингээд дуусч байгаа юм уу гэ. Эсвэл тэгснэ нөгөө нэг Avengers дээр нөгөө дуусангууд нөгөө нэг ингээд нэг ийм богино хэмжээний нэг юм юмнууд пост кредит хийсэн юм уу? Тийм юм бас байгаагүй. Би чинь бэст шүү дандаа.
хамгийн сүүлд нь ингээд Майкл Джексон Will Return Doomsday гэдэг. Нэр Үгүй зүгээр л нэг тийм юу байхгүй. Тэр чинь одоо яг ингээд Doomsday-ийн одоо маркетинг маягаар ингээд киноуд яарт гэж явж байгаа. За. Би яг нэг минут үлээч за гараа авчихсан. Гэтэ бүр хамгийн сүүлд нь ахгүй. Мэдгүй надад гэтээ тэр яг дуу муу тэр яг мэдрэмж experience гоё байхгүй. Үгүй гоё хувьд бол гоё. Яг уу нилээ яг тэр яг бодит амьдрал дээр байжсэн тэр син тэр хэсгүүдийг бол яг л дүүрээсэн билээ. Тэр бол үний хувьд бол үнэ. Тэр гэхдээ тэр нөгөө гол дүрийн Жапар Джексон тэгээд нөгөө Майкл Джексоны хүүхдийн дүр тоглож байгаа тэр жүжигчээ эдрийн жүжиглэл тэднэрийг бол айгүй сайн болсон л гэдэг жил. Тийм муу гэж бол хэлэхгүй. Яг уу дайгуугийн үед бол дайгуу. Гэтэ ягаад ч юм уу мэдгүй нэг тийм амар гоё бүрэн мэдрэмж өрсө өгч чадсан. Тэр Майкл Джексоны тэр бүжиглэл тэр одоо хөдөлгөөн тэр болгон чи хүн хийн гэдэг чи үнэхээр хэцүү шүү дээ. Юу одоо хамгийн алдартай Майкл Джексон хөдөлгөөн гэх юм бол надад хоёр л орж ирдэг. Тийм нэг нь мөн бол нөгөөдг нь нөгөө урагшаа ингээд ундаг. Криминал дээр лөө тийм урагшаага ингээд урагч байгаа юм шиг ингээд яадаг. Тэрийг гаргаагүй. Харин би тэрийг кино дуусаад би ингээд кино эхлэхээс төгсөл хүртэл яг тэр хөдөлгөөнийг хүлээжсэн байхгүй яг тэр хэсэг гарч ирэх байх гэдэг. Тийм гарч ирээгүй. Зүгээр мөн волкийн нэг нөгөө зүгээр тоглолт хийж байгаа үе дээр нэг мөн волк гэсэн тэрийг гаргасан тэгээд нөгөө өөрсдөө юм байхгүй. Тэгээд мэдгүй нэг тийм амар дутуу ингээд тэр хүний яг юм гол юм амар юмнуудыг нэг гаргаагүй ч юм шиг санагдаад нэг жоохон дутуу юм шиг байна. Айгу том хүн байхгүй яриа. Тэр хүнийг одоо ингээд ганцхан бүрийн хэмжээний кинонд гаргана гэдэг чинь боломжгүй. Тэр яг хөө гэхдээ би өмнө эсгийг мэдхгүй зүгээр рил энэ төр гүйлгээ явуулсан чи тэр чинь part 1 2 3 гээд байх юм болов? Тийм байхгүй хаа. Байхгүй. Гэхдээ харин нөгөө юу байгаас Beatles байгааз. За. Тэрэн дээр ч яг ингээд дөрвөн хүний дөрвөн тустай кино гарах юм шиг байлээ. Бүрүү. Тийм. Тэр тэгээ жүжигчтэн ч гэсэн айгүй нилээ сайн ээж зэрэглэл гэж явахаар жүжигч. Гэтэ бүр яг тийм амар тэр дээшээ эс термэр шүү биш. Ээж лүү. Чи одоо яг нэрлүүл мэддэг бодлоо гэж. Чи үдчихээн. Нэрлээчтэй тэгээ. За Пол Мискал. Гэхдээ нэрийг мэдэхгүй л. Гэхдээ царайг нь аврал шууд л тэмэж тоо. Царай нь одоо нөгөө миний хэлчихсэн нөгөө Хайнет гэх кино байгааз. За тийм. Тэрний гол дүрийн эрэхтэй гэх юм уу? Гол дүрийн эмхтэйг л мэдх юм байна. За. Яг. Джесси Бакли юу? Оскар авдаг. Нэрийг мэдэхгүй гэж байна. Үгүй харуул шүү таньсан тийм байдаг. Гэхдээ одоо тэр нөгөө чи Stranger Things байгааз. За тийм. Тэрний season 4 дээр гардаг нөгөө нэг ингээ урт төстэй өвчтөг нөгөө гитар тоглоод өвчтөг. Санаж байна да. Яа. Наач хийцэн. Орохгүй нөө. Орохгүй. За. Яа. Чи Stranger Things үзээгүй юм уу? Үгүй би ерөнхий юу бас нэг мэдсэн спойлер тулсаар байгаа. Нөгөө бүр жоохондоо хэдэн жилийн өмнө үзээд season 2-оос нь хайцсан байхгүй. Бүр season 2-оос нь нөө. Тийм болсон юм аа. Юу ирж ил? Майкл Джексон ирж илсэн шүү дээ. За миний харвал тийм л. Гэтэ яг ганц юм авч үлдсэн яг бодогдсон зүйл гэх юм бол надад үнэхэрийн зоригтой юм шиг санагдсан Майкл Джексон. Тэр яг уус жинхэнэ түүхээс ингэж сэтгүүлж байгаа шүү дээ. Нөгөө нэг аав нь амар юм. Тэг аавыг нь үзээ ядчих юм уу? Үзэн ядсан. Монстер байгаа зү. Тийм тэр амар. Гэтэ кинон дээр ингээл амар харуулаагүй л дээ. Гэтэ ингээд түүхийг ингээд судалж модлаад нэрнгэс үнэхээр муу байсан. Монстер. Тэгээд амар зоригтой юм байсан. Ер нь тоглоомчгүй баргийн тийм амар хүчрхийлэл дүртүүд яаж исэн яг тэр хүчрхийлэх чахаа өөдөөс тэгэж босоод яг ингээд би өөрөө ингээд тусгаар тогтно өөрийнхөө юм хийгээд явна гэдэг гэж хэлэх зориг бол нэг тийм баргийн үнд байхгүй байх гэж би бодож байна. Тэгээ надад зүгээр тэрийг нь сонсчоод харчаад үзчихэд үнэхээр зоригтой юм шиг санагцсан. Тэр ихтэй ингээд киног үзээд нөгөө хүмүүс чи яад нь штэ. Майкл Джексон арьсаа солиулаад нас орцсон марцсан. Тэр ойлголт бүр яг буруу байгаа зү. Тийм би бүр тэр нэг бараг саяхныг хүртэл бараг тэр киног үзэх хүртэл яг тэгж боддог. Угаасаа нэг тийм баг байхад тэгж ирдэг гэсэн байхгүй нөгөө арьсаа солиулсан байсан. Боддог ч ядаа ингээд албаар ингээд цагаан болгоцсон гэдэг чинь гүн билээ шүү дээ тий ингээд өвчин дээр исэн юм. Өвчин дусцсан гэх юм юу гэх юм. Тийм өвчнтэй тэр нь ингээд арьс нь угаасаа ингээд цагаараад бүр юм цав цагаан болоод. Би ястай тэр кино гарснаар харин би ингээд яг сайн өөрөө бас үзэг болохоор мэдэхгүй байна. Зүгээр ингээд чамаас асуучих. Тэр Pepsi-ний реклам тоглосноос олж тэр өвчин үлдсэн. Үгүй мүү те. Зүгээр л тийм өвчүүд. Угаасаа анхнаасаа кинон дээр гараад байсан юм бор бодгаар ингээд нүрээ ингээд бэсгэл будаад идэв гэсэн. Тэг би юу илгэсэн чинь нэр өвчнөө ингээд аллах гад бодоод исэн юм лээ.
За. Тэгээ сүүл рүүгээ далтлахааргүй болоод тэгээ сүүл рүүгээ цав болж байгаа шүү дээ. Тэр ихтэй Майкл Джексон кино гэхэд надад бол гайгүй санагдаж байгаа. Яг уу бас нөгөө Чи магадгүй тэгээд яг миний нэг тийм яг тэр хэлснээс болоод аюу өндөр сэтгэлтэй орсон ч гэж боддог. наач бас тийм үнэн байх. Тиймэрхүү байдаг. Би ихтэй ер нь кинонууд нэг өндөр сэтгэлтэй ордог л тээ. Зүгээр л үзье гэдэг. Миний нэр бас нэг бодсон юм. Хүмүүс нөгөө Pepsi гих үзье ядсан байх та. Би тэрийг бодцоод яг тэр кино гарсны дараа Pepsi-ний борлуулалт нь хэр унсан болоо гэж би зөндөө бодсон. Колоны борлуулалт гэсэн юм бах тий. Тий, Pepsi-г уухгүй л кологоо уухгүй л. Pepsi хүмүүс нэр гэсэн аяг үзье ядсан байгаа. Чаас аяг хэцүү байдалд оруулсан юм л шүү дээ. Тий. За нэг тиймэрдэл байна да. Минийх дараагийн сэдв нь би нэг Facebook ухчихагаад энэ постыг харсан байгаа. За энэ нөө групп нь болохоор Prus 41 гэж байна. Тий. Тэгснээ нөө постоос хүн нь болохоор ууц өвчүүд зарна гэдгийгсэн зөө. Тэгснээ хийх ажил нь болохоор 50-р хийж байна гэх. Энд юу гэсэн үг вэ? Ууц өвчүүд чад энэ үлрэлийн чаргатай ажил гэж байна та тий. Өвөлдөө ууц өвчөө шалж. Бас үстэй тэгээ гол нь ингээ Prus-ний групптэй. Эцэг яг нөгөө нэг группд руу орохлоор бүр хамаагүй нэг баахан зарууд яваад идэв шүү дээ. Тэгж бодож хийсэн юм уу яасан юм бол яг нөгөө нэг чи нөгөө нэг подкастаа нөгөө нэг яах гээд шеэр хийсэн шүү дээ баахан групп. Тэр шиг юм болсон юм бол. Тэр ороогүй гэлээ. Оо тийм үү. Тэр нөгөө нэг спамч магадгүйгээд татгалцаад ирсэн юм л. Оо чаанс. Гэтэ нэг постмост явж исэн баха. За хүмүүс тэгээ дарж үтсэн байгаасаа гэж. Ингэхдээ бүр үнэхээр гоё байгаа зү. Яа. За дараагийн сэдв. За. Юу лээ? Тэр нөгөө Дэвидийн шорд орсон гэх хаа. Тийштэй. За тэгэхээр чинь баг энэ подкастаас өмнө нөгөөдгөө заавал оруулнаа. Би заавал оруулна. Одоо номынсан сууж байгаа. Тийш тий. За өмнө подкастн дээр ярьсанчлан Дэвид гээд нэг дуучныг ярьсан шүү дээ. Тэр чинь бүр яг юу авах нь баг тодорхой болсон юм билээ шүү дээ. Тэр нь гэхдээ хандаа бүр юм юу биш. Нөгөө насаараа шоронд хоригдох ял биш. Бүр юм дээд цаазаар юу аавар нэр би тийч уншсан шүү дээ. 2006 оноос хойш анх удаага тийм ял. Гүй тэгэхэд цаазар авахаа яана буруу ах үдээ гэж. Миний бодлоор ч яг дээд панелт гэдэг чинь зааж би асуух. Цаазар авах чи одоо бүр яг ямар шийдвэр ажиллах юм бол ганцхан хүн алаа үсттэй. Тэр охин. Тий, миний нөө Джефри Дамрыг мэдхүн. Тий, нөгөө хараартай. Тий, тэр чинь яг нөгөө өөрөө сэтгцэн юмтайс болохоор сэтгцэн юмгүй гэлөө өөрийгөө. Тийштэй. Гүү аха. Тий, ганцхан тэрийг л алсан шүү дээ. Хохирчин гэвэл ганцхан тэр охин л байгаа шүү дээ. Синис илүү. Хин л яа нэрийг хэлээ. Джефри Дамрыг хөвтөж болохоор ингээд мөн байна. Тий, цаазар авах ял аваагүй шүү дээ. Дээд панелт гэж байгаа хгүй. Энийг уншичаад цааз ил. 2006 оноос хойш хааж үлээ анх удаага ингэж ийм ял авч байгаа. Би яг жоохон худлаа байж магадгүй шүү. Гэтэ тиймэрхүү юмнууд бол явж исэн. Тэр тэгээ бүр ийм 400 гигабайт чинь мегабайт нэг тий. Мегабайт нэг ч тий. Тийм үстэй. Мега үстэй. Мега нэг үстэй. Гига нэг үстэй. Мега нь илүү том сонсогдох. GB тэгээ нөгөөх нь MB үстэй. GB нэг үстэй. Гига мега гига нь шүү дээ. Ваа. Гига нэг баха. Тийм байна. За 400 гигабайт ийм нотлого баримт болцсон гэсэн. Тэгээд тэр нь бүр ингээд одоо хөрүүлээд ойлгох юм бол хэдэн 100 мянган зураг хэдэн минутын бичлэгч үлээ бүр амар их тийм агуулмжтай болцсон гэж байгаа байхгүй. Бүр үнэн солиотой. Гэтэ нэг бодлын хүн яахлаарэ тэгээд хүн алчаа тэрийг ингээд бичлэг зураг мураг аваад мэдгүй. Тэгээд авж ин гэхэлэр чи бас нэг тийм хүчтэй юм шиг. Тийг санагдсан. Наа чин тэгвэл тэгээд баримт дотлоотой юм байгаа. Ял авах нь бол тодорхой болчихлоо л тий. Мэдхгүй ээ жоохон юмтай гэж. Тэр бол хардталтаас усан гэж ойлгосон. Тэр тий дуучны хувьд тэр дуучээ. Тэжгүй шүү дээ. Тэжгүй тий. Гайгүй л артист нэг тийм муудлаа биш тэгээ гайгүй дуунуудтай яг сонсдог хүмүүс нь шинжтэй сонсдог гайгүй л дуучин. Хайр мөнгө. Мөнгө. Америкч нэг бүүн болчвол тэгээ сайт үзтээ. Бараг л юм тийм шүү.
Тэр одоо мөнгөийг яах юм бол? Тэр Явтаж ар гэрт нэг жоох өгөх лах тий. Жоохон. Гүү нөгөө хогорсон гэр бүлээ. Тэгвэл тэгш. За тэр ч ах одоо битгий ийм барууны соёл моёлын сонин ийм гаж урсгалыг битгий дуурайгаарай. Тэгээ хэдий артсан ч гэсэндээ бас хитрхи тийм чөлөөтэй байх бол миний хувьд жоохон буруу санагддаг. Яг үнэндээ жоохон хязгаартай байсан дээр байх. Хязгааргүй удуулаа. За дараах нь би нэг юм бодсон. Өчигдөр би дээдлийн орсон анда. Орсон гэхлээр нөгөө хүмүүс яг орсон гэж ойлгоод тах шиг лээ. Миний орсон гэдэг нь болохоор нөгөө донцсон гэсэн утгаараа. Шинэ хобби. Чи тэрийг үзчихсэн үү дээдлийг? Тэр нөгөө англиудтай дугаарыг л үзсэн. Тэр чинь нэг заяа тэгээ нөгөөхдөл жоохон төвшөөлөв. Мэдгүй. Харин заяаг нь л үзээ. Заяаг нь л. Тэр хоёр чинь сууж байгаад л нэг хос болгочихгоо л үзээд идэв юм л шүү дээ. Би нэг чи нөгөө YouTube-ний наран заяа гэдэг YouTube нүгдэх үү? Мэдгүй. Юу яа да чи YouTube үздэг гэж үздэй. Эсвэл Монгол YouTube-ээр үздэг юм уу? Монгол YouTube-ээр нэх үздэг шүү дээ. Чи Grimix үздэг үү? Grimix-ийг үзег бараг жилүүл болж байна. Юу яа да Grimix хүн болго үздэг шүү дээ. Grimix-ийн үзэх нас жоох хитэрчлээ. Юу яриад байгаа юм бэ? Би ихтэй нэг гейминг үздэг шүү дээ. Тийм гейминг бичлэг. Ямар сони. Гейминг үзвэл Lexor-ыг үзнэ. Тэгэл өөр болчихж байгаа юм даа. Lexor-ийн нөгөө нэг 10 минутын хугацаатай бичлэгүүд өгдөг. Тэд яг happy болох гэж л үзнэ. Яг highlight хэсгүүддэг нэ. За. YouTube дээр ерөнхий од мөндрийг аяг үздэг. Тэр чи яг танин мэдэх үе юм. Тэгээ чавтэл үз. Би ер нь танин мэдэх үл юм аяг үздэг юм. Тэгэл ерөнхий мэдлэг сайд байгаад тийм байл л та. За тэр дээдлийн дээр. Би чамаар зүгээр юм. Яг юм бодит шүү заяа энэ яг дээдлийн орж исэн хэлсэн. Би ихтэй шортууд юм хэлсэн дээдлийг. Гэхдээ чи энийг үзэж байгаа. За нэг 21-т залуу заяа. Тэр шоун дээр ерөнхий ингээл би бинийг мэдгээл хөдөлгөгч нь ч асуугаад би бинээсээ өөрөөсөө асуугаад юм бах асуултууд явж байгаа шүү дээ. Тэгээ body count дээр асууж байгаа байхгүй юу? Тэнгүү чи хэдэн хүнтэй унтчихсэн бэ гэд нэг тоо хэлсэн заяа. Тэр залуу хэлж байгаа. Тэгээд тэр залуу 21 настай. Тэгээд би чамд төгөлөд хэлэхэд нилээ өндөр тоо гэж бодчих. Хит юм бэ тэгээ. Тэгээ чи харин таагаадах. Би чамд төгөлж штэ. Нилээ өндөр тоо. 21-тэй за 16 тагсаа гэсэн гэж бодлоо. Нилээ өндөр тоо гэж одоо 5 жил 365,500 за 1500. Гүй чи болохоор тийм амар засаг замраг тэр чинь баг ажил амьдрал юу юм баг. Харин тэг өдөрт нэг л хийнэ гэсэн. Баг юу юм тэр чинь боломжгүй штэ. Тэр бол чихнээс боломжгүй штэ. За 365. Ичи яа за яг би сая төгөлжлэлтэй нилээ өндөр. 413 гэсэн. 413. За та бодтоо. Тэр боломжтой юу? Тийм гоё залуу юм. Гүй ээ? Гүү. Йоо. Гүү тийм. Юм авцсан наа чи 413. Юу гэсэн надтай ч хэцүү байж. Минийх одоо тийм шүү дээ. Гүү тэр мөр хамаагүй одоо 413 наа чи яриад. Наа чи нөгөө энэ ян тэнцвэрт байдал. Эндийгүй. Нэг нь тэг гэж яхад нөгөөт нь 413 гэж байна. Чи нөгөөт нь хоёулаа л адилхан 200 одоо 206 байл та тий. Яг л тэнцүү хүнтэй. Юу одоо би мэдгүй тэрийг сонсч бүр шок. Наа ч боломжтой. Гэтэ нэг бод хотлоо яриад байгаа юм гэхлээр үнэ гэдэг одоо тэгээд байгаа байхгүй юу? Тэр одоо 413. Тэрний одоо тэмдэглэсэн байж тээ. Тоолцсон байж тээ. Наад чи бас бодсон. Тэгээ унцсан охин болгоно ингээд мэддий бахтай ихч болгоно мэддий бахтай гэж. Зарим царай мэрээр мартдаг байлгүй дээ бод. Эсвэл нөгөө нэг хийх тоолондоо гэх юм уу нэг хүнтэйгээ ингээд дахиж хийх тоолондоо тэгээ тэрийг шивээс идэхтэй. Тэгээ гарлууга зоогоо шаа. 413 цэг байдаг шээ. Энэ юу юм бэ? Зүгээр нэг ч юм шээ. Тэгсэн дуусны удаар нэг цэг гэдэг шээ. Мэдгүй. Тэр залуутай одоо уулзсан охтууд уулзахгүй л гэдэг шүү. Йоо мэдгүй. Зүгээр л бодолтой. Чам зүгээр боломжтой санагдчихна уу? Миний амьдралын нийт хугацаанд 413 гэсэн тоо боломжгүй санагдчих. Чиний бараг таньдаг хүмүүс чинь 413 хүрхгүй үү? Хүрхгүй шүү дээ. Миний ч гэсэн хүрхгүй. Би 413-ыг танихгүй. Мэдгүй. Би одоо ангийнхаа хүмүүсийн нэрийг бүгдийг нь шийдэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. За мэдгүй надад зүгээр тэр амар юм солиотой бүр юм. Үнэхээр галзуу солиотой байсан. Тэр
Тэр нэг пиццаа л гэж хэлээ да. Тэр нэрийг нь үгүй санахгүй. 21-т ёо. Үгүй эхлээд 413 гэсэн байхгүй юу? Тэгэхээр би за бүр ядаж нэгтэй 30 хэдтэй 30 төхөж яваач юм. Тийм хүн юм болов гэсэн чинь 21 гэж авдгийг. Чи бүгшээ харагдав. Үгүй нэг за нүдтэй бооцсон байгаа шүү дээ. Зүгээр ерөнхий байдлаар нэг харахад 23 төгрөгтэй юм болов гэж тааж исэн. Тэг 413 гэхээр за 30-тай 30 хэдтэй юм болов гэсэн чинь 21 гэсэн. Ёо, орцсон. Тэгэхгүй хаад юу бод чи минийс басаа. Юм бод чи үйл чин залуу ингэ. 413 бодыг хадтай явж шít. 413. Пиццаа. Өөр сэдвээр юу? За өөр сэдв. Гом болно. Тэр нэр bisexual юм бол наач бас байж болох бодлоо. Bisexual жоо ирчлээд тахтай гэж. Тэр нөгөө нэг чи надлуу нэг юм явуулсан гэсэн та. Бага юмнууд Kylie Jenner л юу лээ. нөгөө хөхний хэмжээ юу гэж. Нэр Kylie Jenner-ийн хөхний хэмжээ 455 cc шүү. Йоо бид нар quiz night-д орохгүй юу? Өмнө 7 хоногт тий. Тий. Өмнө 7 хоногийн 5 дахьд гүйлүү. 4 дахьд нэг quiz night-д ороо. Тэгээд нэг юм final questions гээд орж ирсэн. Тэгээд тэр нь зүгээр юм ерөнхий зүгээр л юм random асуултнууд. Тэрэн дотор Kylie Jenner-ийн хиймэл хөхний хэмжээг асуусан юм. Би тэгээ хамгийн гол нь тэрийг харж исэн байхгүй юу? Яаж вэ гэхлээр нэг TikTok дээр ингээд нөгөө хариулаа бичсэн ингээд Instagram дээр reel болоо явж исэн байхгүй. Би тэрийг уншчихад нэг 400-тэй тоо байсан гэд. Тэгээ би 440-ыг хариулсан чинь 455 гэдэг. Тэр CC одоо ямар очтой тоо юм бүү минь. Тэр яг хөхний хэмжээл хэмждэг нэг жоох. Тэр ихтэй хандаа ингээд бодсон чинь 455 гэдэг чинь тэр хариултад удаас хамгийн хин байсан юм шүү дээ. Тий. Kylie Jenner хөх угаасаа амар том шүү дээ. Одоо өөр тийм юу асуулт байна заяа. Ямааны хошног хүний биеийн градус хоёр адилхан заяа. 39.7. Үгүй хүний биеийн 37 мөл гэдэг шүү дээ. 39.7 шүү дээ. Гүйлөө хайгаар гэж. За. Би бол тэгж яг өөрийнхөө мэдлэгээр л гэж бодож байна. Гүү ахаа. Тэгээ бодолтой та нар ингээд ямааны хошноглоо ингээд нэг нөхөр ингээд халууны шилж гисэн биз дээ. Тий. Ямар Юу яг quiz надад ингээ баахан хүмүүс ингээ суудсан байгаа шүү дээ. магадгүй Дэвид тэрнийг ингэж ихсэн байж болох юм тий. Тэгээ зургийг дараашаа. Хажуудаас нөгөө бицтаа ингээ 413 тэй бицтаа ингээ хараа зогсчихсэн тий. Хажил алрууд. Юу. Бид нэр ингээ энэ ихтэй үнэтэй quiz надад гэдэг нэг том тайгууд өөнөрөө сууж авах чинь оё амар чанга. Ямар бицтаа. Хошдогны. Биш ямар нэг хошдоглоо. Халууны шилжихээ зогсож идэг нэг. Чинь тэр дахив ингээ инээж байгаа шүү дээ. Йоо. Чи хайж ийн. Энийг жоох юм бичиж удаа бичиж. Ямааны хошног юу лээ? Хүний би Зөв хүний биеийн градус хэлтэй. тийм шүү дээ. Хүний одоо биеийн градус чи сугнаас л авна үстэй. Амнаас аваад идэв үстэй. Тийш дээ. За юуг нь Чинаанда. за Доонш чинь. 36.6 гэж чинь. 36. Тийм баха. Угаасаа яаж Ямар бага юм те. Чи ваанда 39 хүрэнгүү тэр чинь амар өндөр халуунтай гэж ярьдаг үстэй. Халуун шил вэ? Минийх бор 39.7 Боломжгүй юм да. За Боломжгүй. Тэгээд ер нь зүгээр байхад нэг 35 6-тай байдаг байхгүй. тийм. За өөр тэр күүцэд орж ирснээс миний ингээд хамгийн амар хариулсан заяа. Йоо, тэр амар байсан тий. Тэр нэг ингээд тэнгэр дээр ингээд арслангийн ордны од байгаа заяа. Аха. Тэгэхэд ингээд дэлхий дээр төрж байгаа хүн Ямар ордных байх вэ гэх. Аха. Тэгэхээр чиний юу хичээлчих гэж. За яхах өнгөрсөн. Ямар ордных байхаа гэдэг чи байхгүй. Тэгээ ингээд тэр асуултын хугацаа нь болохоор 1 минут. Тэг ингээд би шууд ягаад ч юм ингээд толгоонд ороод ирсэн зэ. Ми чи 8 сарын 1-нд төрсэн арслангийн орд. Тэгэхээр яг 2 сарын 1-нд төрсэн хүн дэлхий дээр төрсэн байх боломжтой юм ингээд. Би тэг яг эдгэрт ингээд тайлбарлаад 2 сарын 1-нд авсан хэн төрсөн гэж манай найз хажуудлаа. Мэн төрсөн шүү дээ. Бүр яг 2 сарын 1-нд төрсөн зэ. Нэ 2 сарын 1-нд манайхнаас хин төрлөө гэдэг уг нь амар юм хөөж олох гээд байгаа. Харин тийм тэгсэн чинь хажуудлаа мэн төрсөн шүү дээ. Тэр манай найзыг лавга гэж найз авахгүй юу? Тэр найзыг бол зүгээр яг
Зүгээр рандом барахсан биз дээ. Зүгээр л завтаа явж байхад нь хурж ирээд оргийн орох. Би бол ор андаа. Харин тийм зүгээр л орох уу гэж асуув. Ор гэж. Тэгээд тэгж яж байна шүү. тэгсэн чинь тэрний дараа юу хазаар тавгаа орсон юм өрөнгө оруулаагүй ингэж бас мөрөө андас оръё. Ямар муухан. Үгүй мөрөө орсон бол 2 сарын 1-нд хүрээгүй шүү дээ. Тэгээд тэр чинь нөгөө хумхын ордмор гэж чинч мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор тийм явуулсан. Тэр шууд хумхд ивэж байгаа шүү. Тэр ихт амар логикгүйсээ яг үнэндээ. Тийм. Гэхдээ өөр яг таамаглах арга байхгүй байхгүй. Тийм. Чи тэр үеийг одоо яаж мэдтий юм чурдан бодтیں۔ Үгүй харин шууд ингэ толгойд яаж юм ингэ шууд ороод ирсэн. 2 сарын 1-нд төрсөн юм блээ. Йоо. За өөр чинь ямар сонио асуулт байлаа. Та нар яг мэдгүй тэр миний нэг гайгүй асуулт гэсэн дэр амар ингээд яагаад вэ? Юу юм? Нөгөө нэг Ширлэг Холмс. тий. Ширлэг Холмс тэгээд Наполеон Бонапарт. Тий. Неро. Тэгээд нэг тэгээд чи өөр чин тийм Шекспир тийм түүх хүмүүс байсан байхгүй. Би мэдгүй Ширлэг Холмс. Тухайн үед яагаад ч тэгж бодоагүй. Гэхдээ яалч ахгүй хүмүүс өөргөдүүд нэрөө гэж хариулахаар тэр чинь нөгөө ганцаар авахгүй байсан байхгүй тий. Хоёр салсан нэргүй байсан шүү дээ. Аха. Тийм ихтэй тэр үед бол бас амарсан чи өстэй. Гэж шууд л бичгээл битсэн. Наа чин бусд нь бүгдээрээ бодитгүй юм байна гэдэг. Амар. Гэтэ би тэр тэнчнээс ганц нэрөг л мэдэхгүй байсан. Тэгээд дараа нь ингээ хайгаа утсан чинь хин биз? Манай эртний 39 онд төрсэн. Тэгээд хэдэн онд ч нас орлаа. Ямар хүн яриа? Харин Цэзэр. Тийм үү? Тий, аюу тийм юу байхгүй юу гэдэг лээ нэг диктатор. Дарангуулагч хүн байсан. Тэгээд тийм бас урлагийн тал дээр аюу тийм гоё мэдрэмжтэй тийм хүн байсан юм билээ. Хөөе. Би нэг юм ойлгоогүй. Чиний тэр одоо би танаас ч ихсэн асууж байгаа. Тэр сууж байгаа юу? Тийм би бол тэндээ бас надад аргид байгаа шүү. За нэг юм квизэд нэг юм тэр ямар асуулт вэ? Логик асуулт. За ингээд нэг хүн бишээ нэг охин ингээд газар сууж исэн. Тэр охины сууж байгаа газар чи сууж чадахгүй. Тэр охин босоо явсан ч гэсэн чи тэр газар нь сууж чадахгүй. Яагаад гэдгийг ингээд тайлбарлах хэрэгтэй заяа. Тэгээ оёгийн хариулт нь болохоор тэр сууж байгаа болон сууж байгаа хүн нь нэг хүн гэдэг. Тэгээдсэн гэдэг. Тэг би тэрийг ойлгоогүй. Яг яагаад? Үгүй харин тэр асуултанд яруулахаар нэг охин санал дээр сууж байгаа гэсэн байхгүй юу? Санал дээр? Тийм. Тийм тэгсэн байсан байхгүй. Тэнгүүд нь би ингээд ийм бодож байгаа хөө. Тэгэхээр тэнцэнээс байж болох хамгийн боломжтой нь тэр охин өөрөө л тэр санал дээр сууж байгаа биш үү гэж бодлоо байхгүй. Бүр санал дээр гэж бичсэн байсан. Тийм санал дээр гэдэг зэрэглээн би яг тэгж бодлоо. Тэрнээс зүгээр сууж байгаа гэдгсэн бол бас өөрөө бодож болох юм. Би хамгийн түрүүнд будагтай юм бэ л гэж бодож байгаа. Харин будагтай гэхэлэр лог гэсэн тийм ойлгомжтой байх боломжгүй байхгүй. Тэгээд за будагтай гэхэлэр арай биш юм байна гэж чимээгүй суугаадсан чинь чи нөгөө өөрөө сууж байгаа юм гэхээр за угаасаа өөр ойлгохтой хариулт байхгүй юм чи ялцсан чинь. Тэр охин хариулт нь бол найзуудаа өөр дээр сууж исэн байх нь шүү. Нэг залуугийн өөр дээр сууж исэн. Тинчээс бас юм авч байгаа шүү. Яагаад ийм асуултанд хариулж чадахгүй байгаа вэ? Харин тэр жоо. Өөр юу ямар логик асуулт байлаа. Өөр чинь амархан. Тийм тэр үл амархан. Тийм. Тэр би бас тэр 2-ын тоон дээр бас жоохон юм авцсан. Бид нэр 2-ын тоог харахаараа шууд яагаад 10-ыг боддог гэдэг. Тэгээд ингээд нөгөө бүрхий цаг амар тийм баллаа. Яа гэтээ хэдүүлээ бодож болохоор л байсан юм да. Яагаад ч юм би ядж яхад яг тийм цагдаа мó. Тийм үү. Тий, ингээд шууд ингээд хүмүүс чинь ингээд цаг харахаар шууд хэлчихсэн шүү дээ. Тий. Би ингээд хараад ингээд жоохон бодож байгаа хэлдэг. Юу вэ? Цагаа ингээд бодож байгаа. 5 үрдийг нэрлэн тагш. 5 үрдийг хэл. 5, 10, 15. Нэмэл хэл та. Би ингээд бодно л та. Гэхдээ хүрдэг ч гэсэн ингээд чийжилдэг гэсэн юм чи. Тийм. Жоохон заримыг нэмж цээжлээ. Мэдгүй. Би тэр 3-ыг болохоор чийжлэхгүй шууд өржүүлчихдэг гэсэн юм. Баг бах та. Үржүүлнэ гэдэг нэмээд гэсэн үг. Үгүй шууд тэр дор нь ингээ багш асуунгууд ингээ бодчихдог. Наа чин тэгээ бүр орцсон бүр цээжлэгдсэн л гэсэн үг юм шүү. Үгүй ингээд үүр ингээ шууд толгой дотор бодохгүй мэдгүй. Хүмүүс ч яг ингээ 5-ыг үржих 5 гэхээр 25 ингээ шууд хэлж штэ. Тийм. Би болохоор баг бахтай ингээ боддог дотор толгой дотор. Яг ямар үйлдэл яваад энэ толгой дотор? Толгой дотор ингээ 5-ыг үржих 5 гээд ингээ тийм зураг гарч ирж байгаа байхгүй. Анда чи чинь арай өөр өгнө үгүй юу? Мэдгүй. Гэтэ би Айкон Оливад нэг удаа алтан медаль авч ирсэн шүү дээ. Чи угаасаа арай жоохон өөр гэх юм бэ.
Би тийм өндөр IQ-тай байхдаа IQ-ны юм яасан чи бас нэг ч өндөр шиг байлээ. Тэс өвчсөн юм. Тийм. Нөгөө 100 хэд мэдгээд Тийм. юм. Минийх нэг 125 л бас. Хэднээс тэ өвчсөн? Тэр яг prime үедээ 9-р ангитай гэж. Тэр чинь тэг өвчдөг юм биш үү? Гоо EQ ч өвчүүлдэг, IQ ч угаасаа өвдлөх гэдэг үү лөө? Мэддэггүй. За тэрийг үнэхээр санахгүй байна. Юу ярьж илаа гэж. Чи тэр яг надлуу нэг логик тест явуулчихсан. Өөр яг ингээд 5 логик тест болчихлоо шүү дээ. Тэр ихтэй тэр нэг сонсох даалгавар нь айгүй тэнийг байсан тий. Мэдгүй. Яг уу тэр нэг Бектрина лөө? Бектрина юм хий. Тийм Бектрина. Тэрнийг л таас. Хошишог таалагдж байгаа ш бид тэр. Мэдгүй би хошишог өстэй мэдгүй. Та нар аим мэдтгэл хошишог байсан юм шиг. Би ч гэсэн нэг хошишог мэдгүй зөө. Бага энэ хошишогийн нэрийг таалагдж байгаа ш тэгээд би бүр ингээ ойлгоогүй. Хошишог нэртэй байдаг нь жоохон сайн санагдсан. Тэгээд ингээд бодож байгаа хгүй лавгагийн нэг тийм солонгос аялалтай болсон би шууд хэлж байгаа солонгос хайр гэж байгаа хгүй. Тэгсэн чинь ингээд жоохон бодсон чинь Ким үнжээгүй ихснэрээ үрэх гээд ороод ирж байгаа хгүй. Тэр үчи ихснэрээ үрэх алцтайсан тэрнийг идчих гэлтэй бичиж байгаа. Тэгсэн чинь солонгос охид гэж. Хошин шог болгоо хашаа ингээд нэртэй байдаг гэсэн үг юм. Тийм шиг байл. Чи бас хошин шог үзэж үзсэн юм. Үгүй мэдхгүй. Манай ээж бас хошин шог дургу байхгүй. Тэгээд ингээд хошин шог ингээд хаяада тавиад байхлаа юм тэнийг юм үзээд байгаа гэх. Харин тэгдэг байсан юм аа. Тэгээд өстө үзэж. Өстө нэг ч баг үзэж байгаа байх. Чи яг би бол 3-4 үзчихсэн. Би нөгөө юуг л сандаг. Нэг юм 3 залуу, 3 ах. Би яг нэрнүүдийг мэдгүй яаж сайн бас амар алдартай. Тийм юм хамтлагийн юм шиг байгаа юм. Парик төцсөн юм. Сагсгар өстэй. Наа чи нөгөө Симба хамтлаг үү? Тийм үү. Тэрийг үзчихсэн. Тэр бол нийтдээ л байсан. Тухайн үед инээжлээс одоо юу гардаг юм гэж санахгүй. Тэгэхгүй надаа тийм сэргээш мэргээш аягаа таалагдчих. Мэдгүй. Амар сонсч ирсэн юм байна гэхдээ наач сэргээш. Чи надлуу чи нөгөө пост харав уу? Ямар пост байна? Юу хэлээд байгаа би чиний үзэж байгаа. Дэвидийн дор байсан надлуу нэг пост явуулсан шүү дээ. Тэр чинь бас Kylie Jenner-тэй холбоотой. Kylie Jenner нэг өмнөх гэрээ үслэгчтэй гэх юм уу муухай хандсан гэдэг нэг юм нөгөө хуулийн юу авсан. Заргал. Oh my gosh, юу гэж хэлдэг юм бэ? Анда. Хүүгүй. Kylie Jenner ихтэй main girl болох тий. Гүн. Би харин Kendall тэгж боддоо шүү дээ. Энэ шүүхэд дуудагдсан гэж ярих байсан биз дээ. Зүүгээс харьцсан гэсэн үндслээр хуучин гэрээ үйлчлэгч чинь шүүхэд өгсөн байна Kylie Jenner. Тэр нөгөө хин хоёрыг тэгж ярьдаа шүү дээ. Нөгөө Justin Bieber-ийн эхнэр Hailey Bieber тэгээд Kendall Jenner хоёрыг mean girls гэдэг. Тэрийг мэдгүй. Надад болохоор mean girl гэдэг чинь багасаа баян өссөн. Дутагдах юм байхгүй. Тэгээд нэг тийм амьдралын зовлог мэдрээгүй тийм хүмүүсийг л хэлэх байна. Тийм хүн болохоро тийм муухай ааштай байдаг. Гэхдээ яг тийм ааштай болчих юм шүү тэгвэл яг тийм хөвчл өссөн. Би яг тийм муухай ааштай баян өссөн мөртлөө муухай ааштай хүнтэй ч нэг уулзж байгаагүй. Тэгээ би өөрөө ч баян өсөөгүй болохоор аль нэг нь мэдэхгүй юм байна. Гэтэ тийм сүртэй амар. Ерөнхий ойлголт тийм шүү л. Үгүй яг хүн болгоныг илчлэхээр бас жоохон буруутчих юм шиг санагдаад байна. Тийм. Тэр шалж буруултаа. Тийм. Kylie за. Гэтэ Kylie тэр бол Kendall Hailey тэр дайжгүй л үү дээ. Гэтэ жоохон тийм биш магадгүй. Kylie гэсэн Kendall нөгөө нэг Jacob Elordi-тэй үргэлж байгаа гэдэг. Тэр нэрээ тийм байсан шүү дээ. Kylie биш ээ. Kendall чинь өмнөх нь Batman байсан шүү дээ. Тэг ингээд дараагийнх нь за би нөгөө Euphoria нэрээр нэрвч. Нийт Jacob. Тэгэхээр ингээд нэг юм сайжраад байгаа шиг харагдахгүй юм уу? Нийт Jacob чинь амар өндөр. Амар өндөр гэж нэг 196 мургаалах. Тий, нааш амар өндөр биш үү? За өмнөх найз залуучдын нод бол бас саксны идэг үү? Тий. За саксны. Дэм бүгэр чинь жишээ нь яг 198 шүү дээ. 196 болов. Өө юу н цай нийт Jacob-ийг хийдэг нэ? 196 л. Харин тийм 196 95 байтгаа ер нь 185-аас дээш гэдэг чинь ер нь айгүй дэлхийн дундчаараа нэлийн гайгүй өндөрт орно шүү дээ. Ер нь 180-аас дээш чинь өндөртэй л орно шүү дээ. 85-аас дээш үл нэлийн өндөрт орно. Yes. Bad Bunny чинь яг л тэр 80 байх тийм. 80 маяг л байх. Тийм амар л өндөр шүү. Бараг Kendall-аас намхан байсан юм. За болооч тийм Kendall өндөр нэг 170 гарцсан байхаа. 70 хангалттай л та. 76 7 юу? Тийм өндөр юм уу?
айгүй өндөр шүү дээ. Гэтэ яг юу хэмтэй гадаад тийм одуудын үед өндөр яг хамаагүй бах тий. Юу гэсэн үг? Үерч байгаа хүмүүс гэдэг юм уу? Тий. Зэндээ Том Холланд хоёр чинь баг 13 сая шүтэр зүрхтэй л. За арайч тий. Хайгаарай. За the very 13 чи зэндээг өндөр гэдэг байгаа биз? тий. За very. За хайгаарай. Яг чацуу байх хэвээр. Чицүү бол биш шүү. Чицүү бол. Би ихлэ Том Холланд билээ нав. Яа нэг сапаригаас ажил та. Энэ хурд шүү дээ. Сапарын нуртал та. 180 гэж шүү. Oh my god. Яг жацуул байсан биз дээ. Ямар амар юм. Зэндээ and Том Холланд тий. Гүлгчий биш. Гэтэ 13 ч нь бол худлаа шүү. хэд вэ? Зэндээ 5 сая 178. юм шүү дээ. Том Холланд 73. Би ямар сони нэг нөгөө рил гүйлгэж явж байгаад хоёлаа 73 гэж харсан байхгүй. Гэтэ наад хүмүүс чи яг бодит өндөр 178 биш шүү. Ямар сони. Яаж аа. Америк ч нэг гутлаа өндөр авдаг. What? Наач ямар тэнийг Яад тийм тийм баха. Ер нь саксчдийнх болохоор ихэнх нь гутлаа өндөр авдаг болохоор тийм одуудах ч гэсэн адилхан байлгүй дээ. яагаад тийж байгаа? Наач тэгэхээр ямар ч удахгүй болох юм шүү. Мэдгүй. Ямар ч тэнийг юм те. Гуталтай л өндөр. Ингээд тааш ямар сони юм бэ? Зэндээ нэрэн гисээ үнэхээр том болондоос өндөр. Гүү зэндээ гэдэг нэг 8 сая читрээ дүүпл өсөөл тэгэл 13 сая читрээ байж тээ. Ямар чи одоо чинь өөрөөс өндөр юм хитэд гэрлэх байсан уу? Гэрлэх эсвэл ирэх ч юм уу тий. Тийм байх байсан уу? Өндөр тээ. Чамаас дор хаяж 5 см өндөр. Гэтэ тэгээ яаж яагаад яалж чадахгүй нөгөө яг хичнээн адилхан өндөртэй эмэгтэй эрэгтэй хоёр байсан ч гэсэн эмэгтэй нь ягаад ч юм дариж өндөр харагдаад байд юм аа. Яг адилхан байсан ч гэсэн юм хэд тэгж харагдаад байд. Тэр нөгөө яад байхаа туранхаа болохоор өндөр Магадгүй харагдаж байж магадгүй. магадгүй. Тэггүй тэгэл хайрт бол болох л илүү. Юу бодчихлаа. Ер нь бол анх мин гёрлоос эхэлсэн шүү дээ. Тийм тий. Кайли. Тимоти л андаа. алах хэрэгтэй. Яаж байгаа тэгэл хөөрхөн хайрлцал явж л шүү дээ. За чи андаа Кайлгийн төлөөрийн ялхий сонгоё. Одоо нэгсний ингэж байгаа гэсэн үг байхгүй. Кайл чинь амар юм өгөх хүстэй. Гэтэ Кент бол илүү юм натурал юм гоё. Натурал нь дэрх. Тийм. Гэтэ миний номер 1 сонголт Шорше Рон байна. Хин. Лил мөнгө гэх кино гэдэг. Лил мөнгө. Тэрний гол дүр. Тийм буржиг өстэй, шар өстэй. За. Өөрч кино чиний мэд. Йоо, зээ. Ингэдэг бохгүй юу? Гэтэ би бас ингэдэй дундаж хүнээс бас гайгүй л мэдлэгтэй шүү дээ. Дундаж хүнээс бол тоо. Чи бол угаасаа гадаа. Гүг над би дундчтай орж кино гэдэг юм дээ. Надаас илүү хүн гэвэл одоо Рафти мөнгөн. Гүй. Дундаж хүн гэдэг штэ. Чи одоо ингээд манай ангиас ороод заяа. Дурын хүнээс за ямар кино асах вэ? За бүр ингээд шавшаг за Godfather үзчихсэн үг асуу. Аха. За нэг 60 хүн. Би тэгвэл харамссан. 70 хүн ч юм уу, 80 хүн ч юм уу үгүй гэж яриглаа. Би харамснаа. Гэтэ ингээ хоёр талтай л та. Тэр киноны мэдрэмжийг авах шүү дээ. Үгүй мэдрэмж. Гэхдээ хүн хүний сонирхол өөрчлөлт тэгээд. Надаа ингээ нэг шүний бодол орж иж байгаа хгүй. Одоо ингээ клавч чи ингээ хүний утасны аппликейшн руу ингээ ороод яадаг болчих шүү дээ. Тийм үү? Юу үзэж байгааг ингээ тандаад. Үгүй ер нь ингээ ороод баг ингээ чи өөр газар явж байхад клауд чиний компьютер дээр би даалт чи хийж байна. What? Бусад ингээд файлууд чи ашиглаад. За. Тийм болсон зөө. Тэнгүүт ингээд надаа нэг ингээд бодол орж ирж байгаа. За. Тэгвэл эдгээр яг ингээд тэрнийг ашиглаад ингээд бидний ингээд төлөөлөө дүүргэнтэй чадчих чадах болоо. Тэ. Нилийн албаны хүч баг. Гэтэ наа чинь ер нь бол тун төхөж байгаа. AI гэхэлэр чи тэгэл бүр яг бидтэй адилхан болгож болно шүү дээ. Бидний чат матыг судлаад тий ямар ч чат бичдэг. Тийш нэрээ би тэрийг нэрээ сүүл би яг хэдэн сарын өмнө харсан л та. Гэтэ би харцаад айгу гайхчихсан. Бид нар нөгөө яг хоорондоо цаатлахтай ингээл нөгөө их шиг гээгээл ингээл ямар тохиолж очвол нөгөө англи үсгээр өсөрчдөө шүү дээ. Тэр мэрийг чинь чат GPT ойлгох юм л шүү дээ. Ойлгох шүү дээ. Би бүр харцаа гайхаад би чинь дандаа яг монголоор ингээл үгсийг алдаа мардаг ингээл их шиг гээж биехгүй ингээд бичдэг гэсэн чинь. Бүр тэрийг харцаад ямар амар юм бэ? За арандаа ингээд жишээ нь таны нэг дотны хүн чи өгчүүл чи чат GPT-г ингээд чи AI тэр хүнээ ингээд төлөөл чат л гэдэг тэгвэл тэхүү. Үгүй ээ. Наа чин жоохон
юу гэх юм бэ нэг тийм Creepy юу гэх. creepy нэмээд жоохон хүндэтгэлгүй гэх юм тийм сонин мэдрэмж орж ирж байна. Би л тийм хэлэх баха. Аха. Наачин нэг тийм болохгүй ч юм шиг санагдчихлаа. Тэгэд явж байгаа бол явж байгаа л гэсэн үг шүү. Гэтэ яг чи үгүй гэж байгаа ч гэсэн яг тийм гэж байгаа хүмүүс байгаа л. Мэдгүй. Энэ нүуник чи юу? Хэр. За. Юу гэдэг? Хэр гэ кино. Мэдгүй. Фениксийн тоглосон. Мэдгүй. Одоо байлаа да. Одоо надад бол кино олгоныг мэднэ гэж юу ээ. Угаасаа миний үзсэн чинь. Гэхдээ тэрэн дээр яг яадаг байхгүй юу? AI-тэй ингээд дотоо ярьж үздэг. За. Бүр яг л найз хөө залуу шиг. Ингээд байнгын ярилцаад ингээд яриад явдаг. За. Тэгээ ингээд нэг удаа ингээд чи надаас өөр хэдэн хүнтэй ингээд харьцаж байгаа вэ гэсэн чинь тэдэн сая маяг хэлж байгаа. Оо. Тэгсэн чинь нөгөөт нь ингээд шууд балгуудаа. Амар хайртай мэрт болсон байсан. Тийм үнэхээр л хайртай. Тэр AI-тай. Дэмиш. Тэгээ ядж яхад нь тэр AI-ийн хоолойг Scarlett явахаас орсон зэ. Ядж байгаа шиг. Стиччээ. Scarlett явахаас аял гоё үсттэй. Тийш үү? Үгүй сайхан ч хүмүүс шүү дээ. За, нэг ийм ирэл үзчихсэн үү? Нөгөө нэг одоо ингээд амар олон AI доо шүү дээ. Одоо харилцдаг ChatGPT, Gemini. Тэгээ нөгөө сүүл Claude гэж хэлсэн шүү дээ. Тэрнээс нөгөө нэг манай ундрлагч ярьжсэн шүү дээ. Claude арай нэг ийм одоо ёс зүйтэй гэх юм уу? Аха. Тиймгээд тэгээ нэг ийм явж байгаа байхгүй юу? Чи чанд юм хоёр сонголт байгаа. Нэг бол ингээд чи дотны нэг хүнээ аварч болж юм. Эсвэл танихгүй 100 хүнийг аварч болж юм. Чи энэ дээр юу гэж бодлоо? Дотны нэг хүн танихгүй 100 хүн бүр амар одоо ээж аав одоо хин ч үгүй найз нөхөд амар нэгэн дотны. Гэхдээ гэтээ ямар ч дотны юмсаа шалтгаална. Хөгшүүн байвал би 100 хүнийг аварна. За тэгвэл ээж ч ингэж. Ээж юу? Үгүй за ээж арай биш. Ихчсэн гэж. Тэгвэл би ихчээгээ аварна шүү дээ. Тийм үү. За тэгвэл бүр хамгийн сайн нэг явчих. Бүр амар зүгээр одоогийн төвшнөөсөө ч илүү амар найзалж байгаа зүгээр тийм найз байна гэж бод. Тийм нилээн дотны. Тийм найз. Янчаад хэцүүл гэсэн үг шүү дээ. Тэгээ бод. Тэгвэл найзал авах шүү дээ. За. Яг уу нөгөө Claude дээр бол яг уу тий ChatGPT, Gemini энэ дээр бол нөгөө таньдаг хүмүүсээ аварна гэ. Claude дээр болохоор юу гэж байгаа. Нөгөө нэг 100 хүнийг аварна гэд яагаад гэвэл тэр чинь ийм яасан исэн гэд нэлийн ийм ёс зүй талаас нь ингээд тайлбарлаж байна. Жилийн сүрх гэдэг чи юу болов гэж бодож. За тэгвэл энэ амар гоё асуулт. За энэ тэнэг асуулт юм байна. Би нөгөө хийлмэр номыг уншиж байгаа байхгүй. Тинчээс нэр сайн аваад ирсэн биз нөгөө. Тинчээс ингээд илүү ингээд өөр мэдлгүүд олж авч байгаа байхгүй. Би тэгээд ингээд ганц мэддэггүй юм ингээд сайн мэдлээ л дээ. Юу юм? Жилд ингээд 365 хоног гэж яддаг шүү дээ. За. Тэр чи яг үнд бол 365 125 хоног юм байл шүү дээ. 125. Тэр чинь угаасаа 366 дахь хоног нь гарч ирдэг. Гэхдээ харин 4 жилд болоод 1 хоногоо нэмт юм байна л да. За. Одоо тэр жилдээ. Гэхдээ яг ингээд бодвол жилд 365 125 хоног байдаг. 125 тэгэхээр хэдэн цаг гэсэн үг юм? 125 чинь тэгээ 24 цаг. 1 хоногийг 4 туухаа 6 цаг л юм байна. 365 хоног 6 цаг. Жилд. Тэр нь хаашаа орчих вэ? Гэхдээ тэр нэг нөгөө өндөр жилгээд хийдэж шүү дээ. 66 хоног тийм үү? Тий. Яг тийшээ л ингээд 4 жил болоод нэг өдрөө тийшээ чигчтэй юм байна. За. Тэгээд нөгөө нэг юм уу хийгээд идэв юм. Цаг маг ингээд харин тэгэж бас урагшлуулдаг. Гэтэ одоо нэг тэгж сүүлийн жилүүдэд цаг урагшиж урагшлуулсан. Харин намайг баа байхгүй ч л яаж ч яахгүй тэгдэг байсан тийм. Би тгий санаад тэгээ ойр юурсэд юм сонсохгүй юу гэлээ гэж бодоодсэн чинь. Тэр ямар ч тийм бүм тэрг одоо мэддэг хүмүүс тайлбарлах л байна. Тэрнийг одоо мэдээж авна. За тэгээ тэрийг дараагийн подкастн дээр бичиж би тэмдэглээд өгч. За дуусах уу? Энэ одоо нэлээд болцсон баха. Зогссон юм уу энэ? Нөө шинээр явж байгаа. Цаг Айс донда. 53 дээрээ ингээд зураг л зогссон юм шүү дээ. За бай. 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 Ийштэй ханда ямар сууг юм бэ?